Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд болж байгаа дайн байлдааны үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл гаргаж X өөрийнхөө хуудсан дээр оруулсан байна. За тэрээр хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын Иран дахь цэргийн ажиллагаа зогсоохыг илүү нухацтай яриа хэлцээ хийж байна. Маш их ахиц дэвшил гарсан. Гэхдээ ямар нэгэн шалтгаанаар ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхгүй байх магадaltaй. Хэрв тэр тохиолдолд Ормосын хоолойг нэн даруй бизнес эрхлэхэд нэн даруй нээлттэй болохгүй бол Иранд байх сайхан байрлах үедээ бид болвол тэдний захилгаан үйлдвэрлэлийн станцууд за мөн газрын тосны худгууд за харааг арлыг дэлбэлж бүрэн устгахаар дуусгах болно. Эдгээрт бид зориутаар хараахан хүрэхгүй байна. Үеэ өнгөрөөсөн дэглэмийн 42 жилийн аймагшилт ноёрхлын үеэр Иран улсыг хядаж алсан олон цэргүүд болон бусад цэргүүдийн амь насын хариуг авах болно гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За тэрээр хэлэхдээ Ирантай нухацтай яриа хэлцээ хийж байгаа гэж мэдгдсэн. Гэхдээ гал зогсоо тохиролцоонд хүрэхгүй болвол энэ асуудлыг ярина гэдгийг хэлж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол зориудаар хараахан тухайн газруудад цохилт өгөхгүй хүлээзэн ч харж байгаа гэдгийг хэлсэн байна. Мөн Трамп Ираны түр шатхууны төв болох харааг арлыг эзнэ гэдгээ дахин давтаж хэлсэн байна. За мөн энэ мэдээлэлтэй холбогдуулан Ираны гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Америкийн нэгдсэн улсын албан тушаалтнуудтай яриа хэлцээ хийж байгаа гэсэн мэдээллийг давтан өгөөсгсөн байна. За Исмаил Бакай хэлэхдээ дайн үргэлжилсэн хугацааг дурдаад энэ 31 өдрийн хугацаанд Америкийн нэгдсэн улстай ямар ч яриа хэлцээ хийгээгүй. Америкийн зүгээс Пакистан зэрэг тодорхой зуршлагчдаар дамжуулж бидэнд санал ирүүлсэн. За саналуудын хамт яриа хэлцээ хийх хүсэлтийг гаргасан. За бидний байр суурь маш тодорхой байгаа. Одоогийн байдлаар Америкийн цэргийн түрэмгийлэл давталгаа бүрэн эрчимтэй үргэлжилж байгаа учраас бид бүх хүчин чармаалт чадвараа Ираны мөн чанарыг хамгаалахад чиглэж байгаа. За бид 1 жил хүрхэн хугацаанд дипломат харилцаанд 2 удаа уралтыг мэдэрсэн учраас үүнийг хязгаарч мартахгүй гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За харин Ормосын хоолойтой холбоотойгоор Ормосын хоолой тээврийн хэрэгслийг өнгөрсөн тохиолдолд төлбөр ногдуулах асуудлыг Ираны парламент баталсан гэдгийг Исламын хувьсгалт гвардийн корпусын харьяа Фарс мэдээллийн агентлагаас мэдээлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын комиссийн нэг гишүүн уг төлгөөг баталсан талаар мэдэгдээд уг төлгөөнд Америк болон Израилийн хөлөг онгоцыг хоолоогоор нэвтрэхийг хориглох тухай мөн багтаасан гэж мэдэгдсэн. За төлгөөний дагуу Ираны эсрэг хориг арга хэмжээнд оролцсон бусад орнууд ч гэсэн мөн хоригт өртнө гэсэн ийм мэдээллийг ирж байна. За Иран улсын зүгээс энэхүү хоолоогоор нэвтэрж байгаа тээврийн хэрэгслүүд газрын тос тээвэрлэгчдүүдээс тодорхой хэмжээний төлбөр авж байгаа гэсэн мэдээлэл тархсан. За тэгвэл энэхүү мэдээлэл үнэн бодит байх боломжтой гэдгийг энэхүү Ираны өөрийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь баталсан мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. За Associated Press агентлагийн мэдээлж байгаагаар Ираны төрийн телевизээр төлбөрийн шин системийг зарласан байна. За мөн Иран улс Омонтой хамтран тухайн системээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. За одоогийн байдлаар дэлхийн түүхийн нефтийн 20 орчим хувь нь Иран болон Омоны хооронд орших энэхүү чухал Ормосын хоолоогоор дамждаг байсан болвол дайн эхэлснээс хойш хил дамнан өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн тээврийн ажиллагаа нь 95 орчим хувиар огцон буурсан гэж далайн тагнуулын чиглэлээр ажилладаг Kepler компаниас мэдэгдсэн байна. Ираны зүгээс мөн Дубайд бомбтуудад газрын тосны танкеруудын нэгийг нь цохилт өгсөн гэсэн мэдээлэл Кувейт мэдээлж байгаа. За Кувейтийн газрын тосны корпорац уг үйл явдлыг Ираны агаарын харгас цохилт гэж тодорхойлж хөлөг онгоцонд баг зэрэг хохирол учирсан хүний амнаас үргэдэггүй гэж мэдэгдсэн байна. Аль салмын нэртэй энэхүү газрын тос тээвэрлэх танкер цохилт өгөх үед бүрэн ачсан байсан. За үүний улмаас онгоцонд гал гарсан байна. За Дубайн эрх баригчид халдлагт нисгэгчгүй онгоц оролцсон гэдгийг онцолж байгаа. За гал унтраах үйл ажиллагаа үргэлж байгаа гэж мэдэгдсэн. За багийн 24 гишүүн бүгд 9 минт гэмтэж бэртээгүй гэж мэдэгдсэн. Эхэндээ Кувейт энэхүү Ираны халдлагатай холбоотойгоор газрын тос далай дасгарч болзошгүй гэж анхааруулж байсан. За дараа нь Их Британий далайн хяналтын байгууллагын зүгээс байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй болохыг нь мэдэгдсэн. Кувейтийн хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар Кувейтийн цэргийнхэн агарын давталгаанаас хамгаалах хүчин нь дайсгансан пуужин болон нисгчгүн онгоцны зарилтанд хариу арга хэмжээ авч байна гэсэн тусдаа мэдээллийг гаргасан. За үүнтэй холбоотойгоор мөн газрын тосны үн өндөр хэвээр байна. За одоогийн байдлаар нэг баррел газрын тос нь 115 ам долларт хүрсэн. За Их Британий хувьд бас тус улсад бензиний үн нэмэгдсэн гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
За харин Ираны одоо удирдлагуудтай холбоотой удирдлагууд нь одоо хаана юу хийж байна гэсэн асуудал бол олон нийтийн анхаарлыг татаж байна. За эдгээр хүмүүс нь одоо энэхүү дайн байлдааны үйл ажиллагаанд ямар үүрэгтэй оролцож байна. За тэдний зүгээс бол удирдлагын түвшинд ямар одоо өөрчлөлтүүд гарч байгаа талаар бол барууны хэвлэлүүд бас анхаарч харж байгаа юм байна. За Ираны дээд удирдагч Можапата Хаменегийн хувьд 3 дугаар сарын 8-нд эцгийгээ залгамжилж тус улсын дээд удирдагч болсон. За түүнээс хойш олон нийтийн өмнө бол гарч ирээгүй байна. Ираны хэвлэл мэдээллийг хэрэгслэр ч гэсэн гараагүй байгаа. За түүнийг бол Израилийн зүгээс эцгийнхээ албан тушаалыг одоо залгамжсны дараа мөн өмнө нь ч гэсэн амийн насыг нь хорооно гэсэн мэдээллүүдийг гаргаж байгаа. За харин ерөнхийлөгч Масуд Пежесканы хувьд 3 дугаар сарын 28-нд Тегеран дахь супермаркетад очиж ажилласан байна. За тэр энэ талаар нь бол тус улсын телевизийн нэвтрүүлэгт мөн оролцож гарсан байна. За мэдээллийн дагуу тэрээр энэхүү одоо үргэлжилж байгаа дайны нөхцөл зохистой хуваарлалт хийхийг анхааруулсан. За ард түмнийхээ хэрэгцээнд тохирсон шудраг үнэийг бий болгохын ач холбогдлыг онцолж ярьсан байна. За тэрээр хамгийн сүүлд Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өчигдөр нийтлэгдсэн засгийн газрын хуралдаанд оролцож байгаа зураг нь мөн нийтлэгдэж байгаа юм байна. За харин Ираны бас нэгэн одоо чухал удирдлага за магадгүй хөшигний цаана хамаг одоо удирдлагыг атгаж байгаа гэдэг нэг хүнийг одоо тодорхойлж байгаа. За энэ нь бол Ираны парламентын дарга Мохаммед Багер Галип байгаа. За түүний хувьд бас Америкийн нэгдсэн улсын талтай шууд харилцаа холбоо барьж иж болцсохгүй гэсэн мэдээлэл ирсэн. За түүний хувьд 3 дугаар сарын 17-нд бол улсынхаа телевизээр урьдчилан бичигдсэн мэт одоо тийм ярилцлаганд орсон байна. За тэрээр хэлэхдээ энгийн иргэдийн дунд засгийн газраас тавьсан интернет одоо тасалдаж байгаа явдлын талаар яриад за мөн одоо энэхүү явдал нь бол засгийн газрын зүгээс авч байгаа арга хэмжээ болохыг мэдгдсэн байна. За мөн өөрийнх нь хувьд бол X хуудсан дээр өөрийн гэсэн хаягтай байдгийн байна. За энэхүү хаяг нь бол одоо ч гэсэн идэвхтэй байгаа. За Галипийн хаяг нь бол сүүлийн үед перс болон англи хэл дээрх контентуудыг байршуулж байгаа. За хаяа бол мемүүд бас хуваалцдаг болох нь харагдаж байгаа юм байна. За Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өчигдөр X хуудасны талаар бас ярьсан байна. За Ираны хувьсгалт гавардын корпусаас нутаг дэвсгэр дээр гадуур Кудс үндэсний командлагч Исмаил Ганигийн X хуудсан дээрх бичлэг хийж гиснээс хойш тухайн одоо X-ийг хаасан байж болцшгүй мэдээлэл ярьж байна. За Ганигийн бичлэгүүдийн нэг нь Иран болон түүний бүс нутгийн холбоотнуудын хооронд уялдаа холбоотой ажиллаж байгааг магтан саашааж Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн амбиц Ливан дахь Хизболла болон Йемен дэх Хути нарын халдлагаас болж суларсан гэсэн мэдээллийг хийсэн байна. За Ираны төв телевиз бол тухайн одоо X платформын удирдлага Гани тэнд одоо байгаад бол ихээхэн дургу байгаа айж бэргэж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Ямар ч тач Ираны удирдлага эсэн мэнд байгаа нь бол харагдаж байна. За тэдний зүгээс улс орныхоо удирдлагыг гартаа тодорхой хэмжээнд атгсан байгаа нь бол харагдаж байгаа. За Америкийн нэгдсэн улсын зүгээс удаа дараа Ирантай яриа хэлцээ хийхийг өрнүүлэхийг одоо зорж байгаа юм байна. За гэвч бол яг Ираны ярилт хэлж байгаагаар бол бодитоор бол хоёр тал уулзсан асуудал бол харагдахгүй байна. За харин жуулчлах тал буюу Пакистан зэрэг улсуудаар дамжуулан тодорхой бичиг баримтыг бол хоорондоо солилцсон ийм мэдээлэл бол ажиглагдаж байна. За Ираны зүгээс бол өөрийн одоо гал зогсоохтой холбоотой 5 зүйлт баримт бичгийг бол Америкийн нэгдсэн улсад хүрүүлсэн. За хариуд нь бол Америкийн нэгдсэн улсын зүгээс мөн одоо Израильтай хамтран 15 зүйлтэй энэхүү дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох юм төлөвлөгөөг танилцуулж байгаа. За одоогийн байдлаар талуудын аль аль нь бие биенийхээ төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн байдал бол ажиглагдахгүй байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд асуудлыг яриа хэлцээрээр шийдвэрлэх сонирхолтой байгаа гэдэг нь харагдаж байна. За гэвч бол яриа хэлцээ нь одоо бодит байдлаар түүний хүссэн шиг өрнөхгүй байна. За Ираны хувьд бол өмнө нь Америкийн нэгдсэн улстай цөмийн асуудлаар олон шатны яриа хэлцээ өрнүүлж байсан. За энэхүү яриа хэлцээний үе шат одоо явагдсан хэвээр байх үед Америкийн нэгдсэн улсын зүгээс Иран руу товтлогоо хийсэн. За үүнээс болоод Ираны зүгээс дипломат ажиллагаа, дипломат асуудлаар бол асуудлыг шийдэхэд төдийлөн итгэж өгөхгүй байгаа нь энэхүү байдлаас ажиглагдаж байгаамаа.